Баян луухануудыг дээрэмдсэн хэрэг Монголд хэд хэдэн удаа гарчээ. Ийм хэрэгээр Даниагийн Дэмбэрэл, Дайцэвийн Лина, Гөлөөн Цэрэн Тундаг нар олон жилийн ял эдэлсэн. Мөн инх талаа гэгч ядад ир нутагт нэг луухануудаа дээрэмдэж олон жил ял эдэлсэн бөгөөд тэрээр налаахан шоронгоос суллагдаад ганцхан жилийн дараа нэгэн баян лууханы амнасыг бүрэлгэж тухайн үедээ нэлээд уйлан тэгдэж байжээ. Бичлэг үзэж байгаа тэнд энэ өдрийн мэндийг хүргэе. YouTube угаа subscribe хийж мөн үзэж байгаа бичлэг дээр лайк дарахаа битгий мартаарай. Баярлалаа. 1976 оны өвөл инх талаа нэг эмэгтэй хоёр эрэгтэй хүний хамт Улаанбаатараас Шаамрын зөв хөдөлжээ. Учир нь түүний хамсаатан Шаамраас нэг мэдээ ирүүлэх нь. Тэр нь юу вэ гэвэл Шаамарт 30 гаруй жил ногоо тарьж амьдрсан Луутан гэдэг луухан бий. Тэр Монгол эхнэртэйгээ хоёулахна амьдардаг. Луутан их мөнгөтэй. Бараг залбал 30 гаруй мянган төгрөг байгаа. Ойрын хугацаанд нааш хөдөлгөөсөн байв. Инх талаа энэ мэдээг сонсоод 3 хүний хамт яаралтай хөдөлжээ. Тухайн үед орон гэргүй тэнмэл хүн маш ховор байсан. Инх талаатай хамт явсан шүрэн цэцэг гэгч хүүхэн орон гэргүй тэнмэл бөгөөд тэрээр орогдол ялтан хямбгаатай дөрөв харшуулж мэдэх зартай хүүхэн байж. Тэд гал тэрхэн сууж явсараа дархан дэрмэгц шүрэн цэцэг бууж үлдсэн байна. Энэ нь бас учиртай. Шамрын гал тэрэг хот руу буцахдаа дараханд 4 цаг сааддаг. Тиймээс шүрэн цэцэг инх талаагийн лууханыг дээрэмдээд буцаж ирэхдээ дарахны вокзал дээрээс тосож авах бэлтгэл ажлыг нь гүйцэтгэхээр үлдсэн энэ аж. Инх талаа хоёр нөхрийн хамт орой 19 цагийн орчимд гал тэрэгнээс бууж Ле таных руу зөвлөжээ. Тэгээд жижиг байшинд нь дөхөж очиод хаалгыг нь нүдсэн байна. Төдөлгүй нэг монгол эмгэн гарч ирээд юу мус вэ гэж асуухад инх талаа бид Баянгол зочид буудалд ажилладаг мэргэжлийн тоогооч нар байна. Нарийн ногоо олж авахаар Улаанбаатараас танахыг зориод ирлээ гэсэн байна. Манайд ногоо байхгүй гэж эмгэнийг хэлэхэд инх талаа ууг нь танайд л байдаг гэж дуулсан юмсан. За яах вэ? Тэгвэл танаа тонцоход өглөө энэ хавийн луухануудаас ногоо сургалахаас ямар ч тач танаа луухантай ч уулзъя. Би их ятад хүн. Нутгийнхаа хүнтэй жаахан хууч хөрье гэж панаалтаад гэрт нь орж чаджээ. Тэгээд тэр хотоос авчирсан нэгшил архин задалж луухантай хятадаар ярилцахад өвгний айж зан элтэд зөөлрөд иржээ. Ингээд мань хоёр хятадын шармуран цагаан хэрэм Бээжин Шанхай гэдэг нутгийнхаа тухай хамж чимэн ярилцаж зарим газраар зорчиж явснаа ч хуужилжээ. Төдөлгүй шөнийн 23 цаг болж тэд унтаж амархаар уулзгаж эмгэн тэдэнд авдарныхаа үрдүр ор засч өгсөн байна. Гэтэл шүн дундын үед эмгэний толгойроо дас буулгаад явчихсан дэр. Эмгэн сэхээ аваад хартал нөгөө гуравч нь гэрэл асаажсан. Нэгэн төлөөний жижиг сүх барьчихсан зогсож байжээ. Та нар чинь яаж байна? Гэж эмгэний хэлхийн зургуу мөнөх залуу сүхээрээ толгой дундуур нь хоёр дахин буулгаад авч. Тэгээд дахин сүхэн талааж аминда хайртай бол мөнгө гаргаж өг. Гэхэд эмгэн дэрэн доогоороо гараан явуулж маа энэ 500 төгрөг байна. Өөр юу ч байхгүй гэж үнэнээ хэлжээ. Мөнөх залуу түүнийг дахин нэг сүгтэл эмгэн ухаан алдаан унсан байна. Энэ үед инх талаа өвгөн лууханыг өндийлгэн суулгаад та Бээжин Шанхайгаар их явсан гэлөө. Одоо тэгвэл насны чинь тоо дуусчтэй. Тэгээд ч манай хятад үндэстэн нэг их урт наслах шаардлага байхгүй. Урт наслах дууссан бол луухан энэ тэрэрийн хилүүлж хүний илэг дог болдог юм. Луухангой та 30 жил нарийн ногоо зарсан гэж байгаа. Дэрийг мөн хаана байна гэхэд өвгөн луухан хятадаар хідэн үг хэлэхэд толгойс ихсэрчээ. Жохом юу гэж хэлснийг хэм мэтлээ. Үүнийг инх талаа ойлгосон бөгөөд тэрээр учиргүй уурлаж төлөөний мод шүүрч аваад лууханы тархин дундуур хүчтэй зохиж унагжээ. 80 гарсан хөгшин өвгөн яаж дэсэх вэ? Инх талаа түүнийг өгсөн гэж бат идгээд хүнжлийг нь толгой дээгүүр нь нөмрүүлээд авдар савыг нь онгочж эхэлсэн байна. Тэгээд хятад торго алт мөнгөн идэл энэ тэрийг нь шуудайлаад одоо явцгаая. Гарахтаа гэрийг нь шатаажхуу гэхэд цаад хоёр нь эмигний гурав сөвцөн болохоор найдвартай. Гэхдээ эмийг яаж мэдэх вэ? Зөөхөнд нь гудалж ихэд амийг нь онгорхоо орхичихъя. Өхөөг бол хин уг ардаж өхөнөөс гэж хэлээд дүрлэлтэл алж байсан зөөхөнд гудалж ихэд гарцгаажээ. Тэдний гарсны дараахан эмгэн ухаан орж өдрөө мүлхэж очиод гарах гэтэл дээрэмчд гаднаас нь мотор даруулсан байв. Гэрээр нь дүүрэн утаа болсон байсан тул эмгэн мүлхсөөр яваад зөөхнийхэн амыг хааж ямар тайж угаартаж өгөхээргүй болжээ. Тэгээд хаалгаа эвдэг гэж оролдсон ч ухаан нь балартаад хүч хүрсэнгүй. Төдөлгүй өөр зармигц эмгэн цонхоо балбаж гарчээ.
Тэгтэл хөршийнх нь хүн ирж толгой төрүүгийг цусуулсан эмэгнийг хараад учиргүй айж сандраад цагтаа түргэн тусламж дуудсан байна. Луухан эмгэн хоёрыг тэр даруйдаа эмнэлэгт аваачсан ч Луухан нухайн оролгүй байсаар 3 цагийн дараа нас баржээ. Харин эмгэн том биетэй ялсайтай хүн байсан тул эрчин тэмчилгээнд орсноор амьд мэд үлдсэн байна. Цагдаагийнхан гэмт хэрэгтгээдүүдийг халуун мөрөөр нь баривчлахын тулд эмгэнээс тэр даруйдаа байцаалд авчээ. Тэрбэр хэдий биеийн даруй байсан ч амьсгаатан байж доорох мэдээллүүдийг өгсөн байна. 3 залуугийн нэг нь хятад хүн байсан. Тэд 30 орчим насны улгас. Бидэнд нэрээ хэлээгүй. Хятад залуу нь хар өнгийн өвлийн бэлтээтэй. Хар бижагтай эсгий гутлынхын төрийг тэг дунд нь хүрдэл эргүүлээд хутгаар зүсч ар зайлгсан байсан. Энэ хүн их муухай хүйтэн царайтай, ширүүн харцтай хүн байсан. Нөгөө залуу нь ногоон күрдэгтэй, эсгий гуталтай, хар бижагтай. Жаахан өнхөөгүй гэмээр. Намайг сүгдэг 3 дахь залуу нь хар бэлтээтэй. Довгоороо савхин замцтай, өндөр норуутай, хүйтэн царайтай, хууз сахалтай. Горвуулаа хар өнгийн чандган малгайтай байсан гэжээ. Энэ мэдүүлэг цагдаагийнханд жухал хэрэглэгдэхүүн болжээ. Дээрэмчид шөнийн суудлаар Улаанбаатар руу будсан байж магадгүй гэж Сэлэнгийн цагдаагийнхан зөвлөлдөжээ. Ингээд тэднийг дарахны вокзал дээр амдаж баривчлахаар шийдэн машин тэрэг хөлөглөн давхицгаасан байна. Төдөлгөө дарахны цагдаагийн хэлцэн дарахтай холбоо барьж гарсан гэмт хэргийн талаар мэдээлэлд эмэгнийг ярьж өгсөн гэмт этгээдүүдийн дөрөх байдлыг тоочжээ. Ингээд тэднийг дараханд ирэхээс өмнө Сэлэнгийн цагдаагийнхан дарахны вокзал дээр очиж амжсан байна. Тэгээд гал тэрэг ирмэгцээ зарим нь дотор нь орж, зарим нь бууж буй хүмүүсийг ажиглажээ. Тэгтэл 3 дээрэмчин яг дүрээрээ буугаад ирэхэн дээр хэрв эмгэн тэр үед нас барчихсан бол дээрэмчдийг илрүүлэх боломжгүй байлаа. Хятад тэр энх далай тамхи байгуулчихсан. Нөгөө хоёр нь шууд одоо юм дамжилжсан гарч ирэхэд өмнөөс нь тэнмэл хүүхэн шуран цэцэг тусч авсан байна. Ингээд дээрэмчид баривчлагдаж бүгд хэрэгээ хүлээж. Энх далай нь урд өмнө хүн амны хэрэгт шийдгүүлээд налахын хорох ингээд ял идлээс уллагдсан жинхэнэ шоромжсон эдгээд байж. Мань 3 дээрэмчин бүтэн жилийн хугацаанд өвөр хангаа Сэлэнг аймагуудаар удаа дараа явж дээрэм хийсэн болох нь шалгалтын явцад тогтогджээ. Энх далай 1972 онд шоронд ялд эдэлж байхдаа өвөр Монголын тагнуулаа Ганжууртай нэг камерт орогдож байсан бөгөөд тэрээр цагдаагийнханд Луухануудыг сайн дээрэмдэж бай гэж өвөр Монголын тагнуулаа Ганжуур надад загсан юм. Би түүний завраар явж яваад л буруу хэрэг хийжглээ гэж өөрийгөө хамгаалах айдчээ. Шамраас чамд ямар хүн мэдээ дамжуулсан бэ гэхэд тэрээр Ганжуур надад шоронгоос мэдээлсэн. Түүнтэй хамт Шамрын нэг хоригдол ял идэлж байсан юм билээ гэсэн байна. Гэвч энэ нь төдөлгүй худлаа болоход тогтогджээ. Луутан их мөнгөтэй барагцаал бол 30 гаруй мянган төгрөг байгаа гэсэн мэдээлэл бас ч оргүй худлаа биш юмсанж. Учир нь Лууханы эмгэн төдөлгүй эдгэрч эмнэлгээс гараад байшингаа бусдад хөдөлгүүлэхээр болжээ. Уг байшинд өвгөнийхөө хамт цусан далаад өмссөн болохоор сэтгэл санаа нь хүнд байсан биз. Тэгээд байшингаа цэвэрлэж бишингийнх нь ханан дотроос боодолтой юм болдгон дэр. Задлаад үзтэл багсаасан мөнгө байж. Барагцаал бол 8000 төгрөг орчим байсан байна. Лууханууд өхөн өгтлөө мөнгө хадгалдаг гэдг нь үнэн бололтой. Хүн далуулж байсан ч мөнгө хаанаагаа хэлж өгдөггүй үнэхээр дайчин улс юм да Лууханууд. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа. YouTube-г subscribe хийж мөн лайк заавал дараарай. Баярлалаа.